За сайн байцгаана уу? Agli Hot Mongolian podcast-ийн маань шинэхэн дугаар эхэлж байна. За энэ удаад бид өмнө нь манад подкаст орж исэн Сэлэнгээ гişтэйгээ дахин ярилцах гэж байна. Энэ удаад бас илүү сонирхолтой, илүү яг биднэрт хэрэгтэй сэдвээр ярилцсан. За энэ сэдвийн маань нэрийг одоо Сэлэнгээ гişч маань биднэрт хэлж өгнө. Өнөөдөр за сайн байцгаана. Өнөөдөр та бүхэндээ emotional freedom буюу сэтгэл хөдлөлийн эрх чөлөө гэдэг сэдвээр ерөнхийдөө сэтгэл хөдлөл мэдрэмжийнхаа талаар тодорхой ойлголт мэдээлэлтэй болоод мэдээлэл өгье гэж бодоод байж байна. За Сэлэнгээ гişтэй дугаарын гол онцлог болвол бясалгалаар эхэлдэг байгаа. Тэгэхээр богинохон бясалгал хийж эхлэхөө хэдүүлээ. Тэгээд гоё нэг хэмэнд орж жагаад тэгээд сэдвийн хаалтлаар ярилцвал болох уу? За тэгье. За нүдээ нээлттэйгээр эхлээд бүгдээрээ яг орчин тойрноо ажиглаж хараад тэгээд нүдээ нээлттэй байгаа дээрээ биеэ жоохон чагнаад үзье. Тэгээд нээлттэй орчноо мэдрээд биеэ мэдрээд үзье. Тэгээд айжмаар нүдээ ани. Орчин тойрон маань аюулгүй, ямар саадахгүй, аюулгүй энгийн байгаа учраас ерөөс нүдээ анихад аюулгүй гэсэн. So you just close your eyes down. Яна. Үргэлжлүүлээд биеэ чагна. Үргэлжлүүлээд биеэ чагна гэдэг нь болохоор амьсгалынхаа хэмнэлийг чагна. Зүрхнийхээ хэмнэлийг чагна. Ерөнхий биеийнхаа хэмнэлийг чагна. Гэдэг нь болохоор хөвлий, чээж, тааз, мөр, хүзүү, толгой ажиглаад яг одоо энэ хүчит ямар байгаа тэр байгаагаар нь мэдрээд чагнаад эндээс айжмаар амьсгалж эхлэе тэр биенийхээ тэр хэсгүүд рүү. Хамраараа дүүрэн амьсгал аваад биенийхээ тэр хэсгүүд рүү амьсгал инээрээд ирч хүч явуулж ингэ төсөөлөөд амьсгал аваад гаргая. Яг энэ ирчээрээ 2-3 удаа дахиад дүүрэн сайхан амьсгал аваад гаргаж. Өөрийнхөө дасан амьсгалынхаа хэмнэлээр хийж болно. Эсвэл хамраараа амьсгал аваад амаараа гаргаж болно. Хамраараа амьсгал аваад арай удаан аваад урд нь энгийн амьсгалаа байдгаас арай удаан амьсгал аваад амьсгалаа гаргахдаа тэрнээс бүр удаанаар гаргаж болно гэсэн. Ингэж бүгдээрээ бие тоод бие, чиж бие, чиж хэсэг хүзүү толгой хавар бүрэлдсэн магадгүй өдөр тутмын өдрийн турш одоо бүрдсэн стресс, теншныг гээх орхих боломж олгож байгаа гэсэн. Дахиад нэг сайхан дүүрэн амьсгалаа гаргаад тэгээд айжмаар амьсгалаа аваад гаргангаа өөрийнхөө тархин дотроо айжуухан I'm here now буюу яг одоо энд байна. In the present moment. Яг энд байна гэдэг өөртөө хэлээд үзтээ. Би яг энд байна. Дотроо шинэ. Тэгээд айжуухан хөвлий рүү амьсгалаад би энд байна гэж өөртөө хэлэнгээ. Нүдээ зөөлнэ, харцсан
Төлгөө. Хевлий рүүгээ амьсгалаа гаргангаа яг орчин тойрноо мэдрээ. Мэдээ. Тэгээ нэгээд орчноо мэдрээд биеэ мэдрээ. I am here now. Яг одоо энд байна гэж өөртөө дахиад хэлээд үзээрэй. Welcome. За тавтай морил. Одоо цаг тавтай морил. Amazing. Надад бүр яг хэрэгтэй mindfulness байлаа. Өнөөдөр өглөө 5 өнгөрч босоод тэгэл яг завгүй йогийн хичээлээ заагаад ажилдаа яваад тэндээсээ first aid сургалтанд суугаад тэгээд ирээд ингээд юмнууд амжуулаад тэгээ одоо сэлэнгэгчтэй ярьж байгаа. Тэнгуут ингээд миний нөгөө амьсгал бол тийм амар урт биш, арай жоохон ингээд юм нүггүй ихэн болцсон. Олон юм амжуулахаар тэгдэж штэ. Ялангуяа first aid дээр чинь дандаа нөгөө өвдсөн, зовсон, ингэж тус гаруул ингэн гэдэг айгүй тийм intense юм бэлээ. Тийм, survival-тай холбоотой. Тийм. Тэгээ саяны гоё амьсгалын туслыг хийгээд богинохон ч гэсэн бясалгал хийсэн чинь яг гоё зөөнд орчлоо. Хин нэг өвчтөн үнтэй биш те. Йогийнхоо студиод биш, ажил дээрээ биш. Яг ингээ подкастаа хийгээд ингээ микрофонхоо урд very present баярлалаа танд. Гоё. Сонсож байгаа хүмүүс маань бас яг дааж хийгээд гэсэн баха. Ухрааж байгаа дахин хийж болно. Тэгээд сэлэнгээгч болохоор нөгөө йог бясалгалын багш дээрээс нь лайф коучинг хийдэг. Тэгээд энднэр бол энэ бүгдээрээ яг бясалгал амьсгалын тасгалтаас ашгүй холбоотой. Тэр надад ч гэсэн сайн юм бясалгал ингээ гайдинг надад өөртөө ч гэсэн хэрэгтэй байлаа. Яг хоёулаа нэг байлгаанд орж ирэхэд бясалгалын зорилго ерөнхийдөө одоо цаг дээр өөрсдийнхөө одоо цаг дээр өөрийгөө авчирсан байхад яг ингээд үйлдэлүүд тодорхой болоод өөрөө урсаал явчихдаг гэхэд тий яг нэг ямар нэг юм ярих гэж байгаа ч юм уу хосууд энэ төр байх юм бол тий ялваа сэдвийг ярилцах гэж байгаа нэг нь одоо ихнэр нь йог хийж дууссан чинь нөхрөн гаднаас гүйчэд орж ирсэн бол яг адилхан амьсгалын дасгал хийгээд зүрхнийхээ хэмнэлээ амьсгалаа нэг төвшөнд оруулах юм бол бас илүү амархан ойлголцсон тий тэгэхээр яалчгүй бидний нөгөө physical биеийнхаа одоо махан биендээ захируулах шаардлагатай зүйлсүүдийн нэг нь байгаа байхгүй. Одоо хоёлаа сэдв рүүгээ оръё. Emotional freedom буюу сэтгэл хөдлөлийн эрх чөлөө гэж юу вэ гэдэг тодорхойлолтоос эхлэе. За тэгээ сэтгэл хөдлөлийн эрх чөлөө юу бэ гэдгийн өмнө магадгүй сэтгэл хөдлөлийн эрх чөлөө биш эрх чөлөө чинь юу биш юм бэ? Юу юм бэ гэдгээ тодорхойлох баг илүү юу болно гэсэн ойлгомжтой болж магадгүй. Сэтгэл хөдлөлийн эрх чөлөөгүй хүн ямар байх юм бэ? Сэтгэл хөдлөлийн эрх чөлөөгүй байснаар бид нэр одоо амьдралын өөрийнхөө амьдралыг гартаа авч чадах юм уу эсвэл бусад юм уу нийгэм таны одоо амьдралыг гартаа авчих юм уу гэдгийг асуувал их юу гэсэн үг одоо дээр гэж би боддог. Яг тэгэхээр сэтгэл хөдлөлийн эрх чөлөөгүй байснараа бид нар ерөөсөө автоматхаа юу болно гэсэн үг. Бидний одоо survival instinct буюу primal instinct бидний survival instinct амьд үлдэх одоо инстинктүүд байна шүү дээ. Тийм одоо зөвхөн стресс response уу зугтах fight flight freeze гэж байгаа шүү дээ. Эсвэл зугтна эсвэл ингээд айгаад ингээд freeze болоод бороод үдчихнэ. Эсвэл fight flight эсвэл зодтолтно эсвэл зугтна. Okay, so 3 ийм гурван одоо гол одоо стресс респонс байгаа тий. Тэгэхээр энэ гурван стресс респонсонд бид нэр автагдаад одоо зөвхөн одоо амьд байх иймэрхүү амтналаг гэх юм уу да аратналаг юунда автагдана гэсэн. Иймдээ автагдахаар бид нэр хүн борж ертөнцид төрсний одоо эрх чөлөө аз жаргалыг мэдрэхгүй байнгын стресс нь бэ тэр одоо
тэр одоо хязгаарлагдмал contracted stated авчигдаж амьдрах гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэмжээгээр лимиттэй байгааз тийм эрх чөлөөт энэ ингэчүүл яана, тэр ингэчүүл яана ч юм уу тий. Дандаа тийм айдастай нэг бол ингээд freeze болоод бүр ингээд гацчихна. Нэг болохоор юм одоо нэг өөрт нь сайхан амжилт одоо болж боломжууд гарч ирсэн чинь тэндээсээ айгаа зугтчихна тий. Тийм юм нөхцөл байдаг болдог шүү дээ. Айгуу гоё ингээд боломжууд хүртэл гарч ирээд ах чинь бид нөгөө буцаад тэр хүн мессеж хүн ингээд гоё мессеж бичлээ. Ийм ивентэд урьж ингээд юу яа гэдэг одоо та ингээд лекц тавиач юм аа гэвэл одоо зарим хүмүүс айж байгаа бол бид нэр survival state дээр байх юм бол эндээс зугтна гэсэн үг. Зугтна. Тэр энэ эрх чөлөөг дотор тодорхой хэмжээгээр сэтгэл хөдлөлийн эрх чөлөө байхгүй учраас байхгүй байвал тэрийг ойлгоогүй бол бид нэр ингээд ерөөхдөө өөрийнхөө амьтналаг base instinct-тэй холбогдоод байгаад ах нь шийдвэрээ гаргаад ах юм байна. Тэгээд тэрийг ерөөхдөө reaction гэж байгаа. Тэгэхээр emotional одоо сэтгэл хөдлөлийн эрх чөлөөгүй байгаа үедээ илүү яг нөө сэтгэл хөдлөлтөөл таарсан айх юм бол одоо зугтчдаг ч юм уу те эсвэл фрейзигээд одоо юу ч хийхгүй болчдөг ч юм уу. Тэгэхээр сэтгэл хөдлөлтөө илүү автахыг нь эрх чөлөөгүй гэдэг нь те. Тийм яг болж байгаа зүйл нь тий илүү автагдах орчин тойрондоо болж байгаа юугаа ямар ч өөрийн фильтргүйгээр зөвхөн одоо survival instinct одоо өөрийнхөө амьд үлдэх гэдэг нь хамгийн гол чухал одоо юу болж байгаа юм. Гэтэл яг гаднаас ирж байгаа стресс, гаднаас ирж байгаа одоо сэтгэл хөдлөлийн чинь үүсгэж байгаа триггер өдөөлтүүд маань ерөнхийдөө дандаа тийм survival instinct-ийг чинь тий шаардсан тийм стрессүүд байдаггүй. Мэдээж хүн одоо мэдээж бид нэр үнэхээр dangerous асуудал тий үнэхээр аюултай ойр руу яваад баавга өдөөс чинь дайрах юм бол тэр survival instinct бол өөрт чинь маш хэрэгтэй тий гараад хүүгээд өөрийнхөө амин зуулгыг аврах хэрэгтэй. Гэтэл өдөр тутмын одоо нөгөө бидний амьдралд одоо нэг босс чинь мессеж ичлээ, эсвэл одоо найз чинь уулзах ёстой байсан чи юу яалаа cancelчлаа. Ажлынхаа ярилцлаганд ороод муу одоо ажлынхаа ярилцлаганд ороод тэр ажлынхаа ярилцлаганд ажлаа авч чадсангүй ч юм уу тий. Хэмжлэнгээр одоо стресс гэх юм асуудлууд гарч ирнэ шүү дээ өдөртүүд. Тэднэрийгээ нөгөө нэг сэтгэл хөдлөлөө одоо процесслоогүй тэдэндээ ирч чөлөөгүй байх юм бол өөрийнхөө хүссэн хувилбараар биш одоо өөрийнхөө survival instinct маркаар одоо шийдвэрлэн гэсэн үг. Одоо жишээлбэл ажлаас тэр ажлаа хүссэн ажил авч чадаагүй гэвэл одоо нөхөр хүүхэд бүх юм руугаа зандчиж уурладаг ч юм уу тийм шал холбоогүй юмд нь гэтэл яг өөрийнх нь хүсэл нь яах вэ сэтгэлээ нээгээд уйлаад чамаагүй нэгэнтэй ярих ч тийм мэдээж одоо хүн одоо бусдаас rejected болох тий одоо ажлаа хүссэн ажлаа авч чадахгүй байна гэдэг чинь их сэтгэл санаад хэцүү шүү дээ тий. Тэгэл тэр зүйлийг хүлээж авч одоо зөвөр процессыг сурахын оронд одоо survival instinct бол одоо зүхтах юм уу эсвэл таг дуугаа алга болох юм эсвэл шууд уураад цацаж гаргах тий гэх мэтлэнгээр ингээд ийм буруу илэрхийлэх манд одоо эрх чөлөө биш гэж тодорхойлж байгаа гэсэн үг. That making sense. Тэгвэл yeah, it does definitely. Тэгвэл emotional freedom-тай хүний нэг өдөр яаж харагдах вэ? Одоо ингээд би амар агли дээр тавиад танаас айгу тийм юу асуултууд асуусан шүү за нэрээ. Одоо тэгэхээр яа гэм freedom-гүй байхаар яа гэм одоо ингээд заяа. Та гоё тайлбарж өгөөрэй. Okay, so хоёул би freedom-гүй бол яах вэ гэдэг ерөөхдөө жоохон листүүдийг би хэлэх үү. За тэгээ. Тэр ийм саяны юунуудаа үргэлжлүүлээд зөвхөн survival diet гэдэг ингээд emotional freedom-гүй одоо present болцсон өөрийнхөө яг эмоцнд ингээд автагдаад ингээд шоронд орсон юм шиг бараг тийм мэдрэмж төрдөг хүмүүс яг л ингээд өөртөө яг л тэр болж байгаа тэр хөдөлгөөн эмоц гэдэг чинь ерөөхдөө emotion energy in motion гэсэн үг. Энерги маань хөдөлгөөнд орсон энерги гэсэн үг. Тэр энерги sensation биш үү? Би энд ба тохиолдож байгаа тэр бие биологийн гормоны одоо өөрчлөлтүүд хөдөлгөөнийг энергийн хөдөлгөөнд
шууд задгаа тавих юм бол задгаа тавьж ингэж одоо тэрэнд автагдсанаар яаж юм гэхээр бид нар энерги маань бидний прана гэж чи мэдэн шүү дээ, йог хийдэг хүмүүс life force energy prana гэдэг энерги байгаа тий. Бидний амин хүч гэж одоо би монголоор орчуулсан. Амин эрчим хүч маань ингээ ерөөхдөө сак болно гэсэн үг. Ингээд бүр маш одоо сак drained монголоор амин хүч маань бүр нөгөө цуцаад байхгүй болох юм байна. Тий, сорогдно гэсэн үг. Сорогдно. Тэрээс нь хүмүүс юу яаж байгаа хүмүүс их нойр хөдөлттэй. Ягаад тэгэхээр юутай эмоцод зохицуулаагүй, процесслаагүй хүмүүс болохоор тархин ерөөхдөө байнгын ажиллагаатай байдаг гэсэн. Disturbance энерги нь одоо тэр нөгөө нэг energy in motion based гэдэг юм. Энерги маань байнгын одоо юм shaking. Чиний нөгөө нэг хоёул подкаст гэхээ өмнө жоохон зүрх юм цохилгоотой байна гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр тэрнтэй адилхан бид нар энерги өдрөө боловсруулж амжаагүй, процессыг амжаагүй үед ерөөхдөө жоохон юм shaking бүх бие nervous system, nervous system жоохон юм чичиргээтэй байна гэсэн. Тэр ийм чичиргээтэй үед тарих амраагүй юм үед бид нар унтаж чаддаггүй. Mind chatter-та энийгээ зохицуулаад энийгээ problem solving хийгээл чинжэнгөө ингээд байцдаг. Тэгээ дээрэс нь тэгэхээр нойр хөдөлтөнд их нөлөөлдөг байна. Distraction, attention яг нөлөөлдөг байх нь хичээлд автахад юм эсвэл нэг project ямар юмда анхаарлаа хандуулах гэхээр ингээд нөгөө илүү зүйн бодогдоол ингэчүүл яана тэгчүүл яана гэх тэ нөгөө нэг үйлдэлээ шууд нөгөө одоо цаг дээр хийхээ оронд нөгөө энерги чинь л ингээд процесслагдаагүй юм чинь л ингээд бүгэд нь штэ. Тэгээд ерөөхдөө уур уцаар тэ ямар зүрийн нөгөө нэг юу байна. Ийм мэснэр бидний гэр бүлийн болон найз нөхдийн ажлын хамт олонны харилцаанд бас их нөлөөлж болно гэсэн үг. Бидний эмоцо процесслаагүй ийм үед чинь хүн болгон тодорхой хэмжээгээр projection хийдэг гэсэн үг. Уураа юм уу тэр боловсруулаагүй энерги бусад руу гаргадаг гэсэн үг. Хүсээгүй. Тэгэхээр хэрвээ чи энерги боловсруулсан ерөөхдөө нэг өөртөө тайван сайхан байх юм бол хажуудлынхаа хүн тиймэрхүү энерги өгнө гэсэн үг. Тэгэхээр хэрвээ чи жоохон anxiety-та эсвэл дургуйч ууралцсан байх юм бол хүсээгүй жоохон уураа тэр хүний буруу биш ч гэсэн ингээ гаргацдаг. Тэ? Тэсүүл нь жоохон өөрөө санаа зовдог. Тэр ийм бусад харилцаанд бидний харилцаанд бас их нөлөөлт юм байна. Тэгэхээр бас өөрөөр бол бидний одоо social media ямар нэгэн social media алкогол, drug, video game, food addiction гэх тиймэрхүү донтолтууд бол эднэртэй их холбоотой. Сэтгэл хөдлөлийн эрхчлөөгөө тэрэндээ баригдсан imprisoned болсон байгаа гэдэг юм байна гэсэн. Тэгэхээр ийм их олон ингээд ухаад үзэх юм бол зөндөө байгаа. Ийм олон одоо сул талуудтай гэхүүдээ бид нэр эмоцо боловсруулаагүй, эмоцийн эрхчлөөгүй байсны хувьд эднэр иймэрхүү төлөөс төлж байгаа юм байна гэсэн. За, emotional эрхчлөөтэй байна бол одоо би нөгөө айгуу зөрүүд дээрээ 50 гутаа асууж байгаа хгүй. Одоо би ингээд сая бичиж авсан таны хэлж байгаад ингээд нойр багтаа байх юм байна. Анхаарал сарнил өндөртэй байх юм байна. Ер нь стресстэй байх юм байна. Жохон ер нь бол ууртай, тий санаа зовнилтой, ямар нэг юм донтох шинжтэй байх юм байна гэдэг. Тэгвэл одоо эдний бүх эсрэг нь гэх юм уу ингээд нэг хүн айгуу сайн нойртой, тий тэгэл яг хийж байгаа маа хийгээл. Тэгэл юунд ч ингээд донтохгүй, автахгүй, уурлахгүй, стрессгүй гэхээр надад бол буухгүй байна. Яг тийм хүн. Одоо жишээ нь уур бол угаасаа л хүмүүст хүрдэг. Зүгээр тэрийг нөгөө яаж гаргаж ийн шууд нөгөө хүн лугаа уурлаад цохоод авч байгаа юм уу те? Эсвэл айгу муухай үг хэлж байгаа юм уу, орилж байгаа юм уу? Эсвэл дотроо яг бодож байгаад уур хүрсэн ч гэсэн гаднаа чиний сайн энэ ч надад ингэ санагдчихлаа. Чи ийм санаатай байсан уу? Үгүй юу ч юм уу те? Тэгж ярих юм уу? Эсвэл бүр дуугаа өнгөрөх юм уу? Яг аль нь одоо бидний нөгөө хүсэж байгаа emotional freedom гэдэг одоо тэр жишээ нь за миний хараад яг сайн ингэж зөвхөн тодорхойлолттой би бодонгууд нэг unicorn надад харагдчихж байгаа байхгүй. Тэгээд тэнгууд яг төвсгөл байж руу буухаараа яаж мөр болохгүй unicorn. Yes, I love that. Яг үнэ. Бодит бидний энэ 21-р зуунд амьдарч байгаа ийм одоо
шаардлага өндөртөө тийм busy нийгэмдэр биш тий яг тэр одоо миний хэлсний 100% emotional freedomтэй хүн гэж байхгүй. Гэхдээ emotional freedomтэй өдрүүдээ ихсгэх хэрэгтэй гэсэн үг. Тий аль болох нөгөө нэг consistency гэж байдаг шүү дээ. Давмгаа илүү их emotional freedomтэй байх тусам тэрний амьдралыг чи ерөнхий май тиймэрхүү байна гэсэн. Тэрнээс биш 100% тийм perfection болгочих гэсэн ерөөсөө огт үг биш. Бидний одоо aim нь зорилго нь ерөнхийдөө аль болох өөрийгөө илүү гадны тэр нөгөө сэтгэл хөдлөлийн эрх чөлөөтэй байх тусам бид нэр илүү хүчтэй байна гэсэн үг. Илүү байгаа асуудлаа одоо яг одоо цагаас илүү шийдвэрлэн гэсэн үг. Тэ? Тэгээд найзтайгаа сайхнаар ярих уу, найзтайгаар гой захиа бичих үү, эсвэл суулгаж байгаа нүр тулаад non-violent communication харгислалгүйгээр харилцаагаар ярих уу гэдэг зөв шийдэл нь тэндээс гарч ирнэ гэсэн. Тэгэхээр яг чиний асуусан яг зөв мэдээж яг л нэг ухраагаад саний нөгөө нэг хэлсэн юмнуудыг ухраагаад яхахад яг нөгөөдөл нь freedom нь гарч ирж байгаас тий нойрч сайхан амар нь илүү зохион байгуулалттай болно, productive байна, илүү үр дүнтэй байна. Хүмүүс одоо бид нар хүн болгонд одоо илүү productive болмоор байна тий зохион байгуулалттай болгоно 50 баймаар байна гэж тий хүсэж байгаа шүү дээ. Тэгээд 100% би ч гэсэн тийм надад тийм 100% яг ийм байхыг хүсдэг ч гэсэн надад тийм амьдрал бол байхгүй. Гэхдээ би энэ рүү дандаа тэмүүлсээр л амьдардаг. Зарим өдөр successful, зарим өдөр successful биш. Тэ? Гэхдээ юу нь хамгийн чухал вэ гэдэг нь орлох нь хамгийн чухал гэсэн. Effort нь. Тэгэхээр сэтгэл хөдлөлийг ерөөсөө муу сайн гэж юу яхаасаа илүү сөрөг эерэг гэж тэр нь сөрөг нь муу эерэг нь сайн гэхээс илүү аль алингийн хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг. Аль алингийн хүлээн зөвшөөрөх тусам бид нэр илүү одоо нөгөө юу яана гэсэн үг. Эмоцоос чөлөөлөгдөн гэсэн үг. Одоо сөрөг гэж хэлээд байгаа бид нарт жоохон сөргөөр нөлөөлөд байгаа бид нарыг бариад байгаа гацаагаад ингээд бариад байгаа эмоцууд мань илүү сулрна гэсэн үг. Жишээлбэл одоо би tapping meditation гэж их заадаг байгаа. Tapping meditation буюу нөгөө тавшилтын бясалгал гэж сүүлийн үед их зааж байгаа. Тавшилтын бясалгалын гайхалтай давуу тал нь юу байдаг гэхээр өөрийн бидний яг одоо энэ мөчөд мэдэрч байгаа тийм сөрөг юм шиг боломж яг үнэн мэдэрч байгаа тэр мэдрэмж эмоцуудыгаа ингээ хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. Би хэдийгээр үнэхээр одоо жишээ олгож би яасгаад би хэдийгээр үнэхээр ууртай байгаа ч гэсэн би өөртөө хайртай би өөрийгөө яг энэ мөчөд хүлээн зөвшөөрч байна. Хэдийгээр би үнэхээр энэ хүн дургу хүрж байгаа ч гэсэн айл болох би өөрийгөө 50 байхыг би хичээж байна. Би энэ өөрийгөө яг энэ мөчөд энэ уурыг одоо жаж хийхгүй. Зөвхөн энэ одоо миний сэтгэл хөдлөлийн одоо өнгөний нэгэн юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хичээж байна гэдэг юм уу. Гэх мэтлэнгээр одоо validation өөрийгөө тэр баталгааны нотлооны үгнүүд хэлж айжмаар юу яадаг гэсэн үг. Айжмаар бид нэр эерэг рүү нүүдэг энэ tapping meditation дээр. Яг үнэн. Таны яг нөгөө гаргасан санаа бүр амар таалагдлаа. Яагаад гэвэл манай нэг найз тэгсэхгүй йог хиймээр байна гэхээр чи яагаад йог хиймээр байгаа гэсэн чинь йог хийдэг хүмүүс ерөөсөө стресстдэггүй. Бид нар бүгдээрээ яг тэгэж ойлгоод авахгүй нэг юм хэлчингүүтээ одоо сэлэнгээгч emotional freedom-ийн талаар ярьж байна. Тэгвэл сэлэнгээгч 100% emotional freedom-д хүрсэн. Тэр нь хизээч өөрчлөгддөггүй. Яг тэндээ байгаа. Тэгээ йог хийгээд ингээ стресс тайлгдангууд йог хийдэг хүмүүс хизээч стрессдэггүй. Байнгын яг л 50 яг нөгөө йога матн дээрээ те байгаа юм шигээр 24/7 байдаг гэдэг. Яагаад ч бид нар хаанаас нь мэдгүй тийм сэтгэхүү авчдаг те. Тэгэхээр нөгөө таны саяны гараад ирсэн буцаад одоо өнөөдөр нэг те одоо уруудлаа сэтгэл хөдлөлтөө автагдлаа гэхэд маргааш нь завтагдсан чинь ингээ хайчихгүй. Ингээ буцаад getting back at it байх нь илүү яг чухал байгаа те. Ер нь юмнууд дээр зөндөө тэгж харагдаад байгаа. Яг үнэ. Нөгөө яг бөмбөг ойгоол буудаг штэ тий. Аль болох бид нэр ойгоол дээшээ буугаал доошоогоо дээшээгээ хурдан юу яах хэрэгтэй гэсэн үг. Ойх ёстой гэсэн үг.
буух нь тодорхой. Ерөөсө хүний ертөнцид амьдарч байгаа гаднаас өдөөлт орж ирэн дотроос өдөөлт орж Яг үнэн. тэр гаднаас мэдээж стресс дотроос өдөөлт гэдэг нь яг уу тий бид нэр заримдаа зүгээр өрөөндөө ямар ч стресс асуудалгүй байх чинь одоо хүүхэд насныхаа юм эсвэл нэг найз чинь гомдоос найзаа бодонгууд бид нэр шууд өдөөгдөөл тэндээс чинь ингээд сэтгэл санааны хямралтанд ороод явчихдаг шүү тий. Тэгэхээр гаднаас юм болохгүй ч байсан ч гэсэн цаанаас тэр яах нь тодорхой. Хамгийн гол нь тэр буух чи эрэхтэй гэсэн. You are allowed to be emotional тий. Чи буухад эмоц мэдрэх эрэхтэй. Хамгийн гол нь тэрийгэ зөв боловсруулаад тэрийгэ хүлээн зөвшөөрөөд тий. Одоо миний би яг тэр дарааллын 5 процесс байгаа 5 6 яг юм степер процессор явангууд яг ингээд хүлээн зөвшөөрөөд яг нэрлээд тий өөртөө юу хэрэгтэй вэ гэдэг хэрэгцээгээ асуугаад тэрийгэ процесслаад ингэнгүүт нөгөөдөг чинь тэр эмоц сэтгэл хөдлөлийг чинь эргэж бай сөрөгч өөрийн чинь одоо тэр өөрийн чинь тэр өдрийг яахгүй байгаа өдрөө алдхаа болчихж байгаа. Тэр оройгоо алдах. Урд нь одоо жишээлбэл би жишээ гаргаад хэлэхэд байна шүү дээ. Шүрээ. Урд нь нөгөө нэг одоо йог тусалгаад лайф коучинг toolsтэй болсноос хойш босон одоо урд нь болохоор миний 10 жилийн өмнөөс сэлэнгээ хоёрын ялгаа нь юу гэхээр амьдралаас ирдэг асуудлууд хэвээрээ яг өөр гэхдээ хэвээрээ тийм тэгээ шийддэг байдал нь өөр болсон гэсэн. Тэгэхээр урдны 10 жилийн өмнөөс сэлэнгээ яадаг байсан гэхээр нэг юм яалаа гаднаас ирлээ буулаа тэгээд ойгоод буцаа гарахын тулд одоо 1 сар болдог ч юм уу тий 2 сар болдог ч юм уу тий тэгээд гацаа тэгэл ойж гарцаа олох гэж нэлээд завдаг байсан. Одоо гэтэл магадгүй одооний сэлэнгээ болохоор 2 3 өдөр болд юм уу 7 өдөр болд юм уу 2 цаг болд юм уу 1 цаг болдог ч юм уу тий зөвхөн 2 минут заримдаа ингээд бясалгал нүдэ янаад бясалгал хийгээд ч юм уу тэмдэглэл хөтлөөд яангууд 2 минутын дата дараад буцаад ойгоо гараад ирчихдэг гэсэн. Тэгэхээр бид нэр аль болох ойлтынхоо ойгоод буцаад гарч ирэх өөрийнхөө хүчтэрээ гарч ирэх тэрийгэл арай нөгөө нэг хурдан болгох тусам бид нэр цагаа алдахгүй эрч хүчээ алдахгүй тий нойроо алдахгүй тий нөгөө нэг аюун санааныхаа нөгөө нэг анхаарлаа алдахгүй гэсэн үг байхгүй юу. Тэгээд энэ дээр бас тэгвэл ийм байгаа те. Одоо би сонсож байгаа хүмүүст нэг юм санааг нь амраах юм танаас сонсмоор байгаа байхгүй юу. Яг ингээл Google дээр хайгаал те what is emotional freedom энтергээл тэнгуут ийм гэж яг одоо таны ингээл тайлбарсантай адилхан тэд нар гарч ирж байгаа. Яг таныг тэгтээ хэлсэн шиг ямар хугацаанд буцаагаад тэ ойгоод одоо нөгөө нэг нөхцөл байдлаас гарч байгаа гэдэг тал нь яг байгаа л халтай зөв нөгөө дөнгөж ингээ хайнгууд гарч ирдгүү. Тэгэхээр хүмүүсийн хувьд одоо эдрийг сонсонгуудаа надад тэд нар байхгүй шүү дээ. Би айгу эрхчлөөгүй хүн юм байна уу? Сэтгэл хөдлөлийн эрхчлөөгүй юм байна уу гэж хүмүүс бодох бах. Одоо би ч гэсэн ингээ бодож байгаа хгүй яа гэвэл сая сар гарan 45 хоногийн өмнө би уураа барьж чадахгүй нэг найз руугаа өөдөөс нь хэрэлдсэн байхгүй. Тэнгуутаа би ингээ feeling bad, still feeling bad. Тэнгуутаа тэр би биш штэ гэж бодоод. Гэтэ тэрний өмнөх миний яг тэгэж уураа барьж чадахгүй хүнтэй хэрэлдсэн гэдгсэн чинь бүр 10 жил рүү яваад өгч байгаа байхгүй. Тэрнээс хойш тэр хооронд ингээ байхгүй. Тэнгуут би ингээ өөртөө нэг юм identity өгсөн биш тэ. Би ингээ дуур хүрхээрээ ингээ бодож байгаад ингээ хэлдэг гээд. Тэнгуут ингээ миний хувьд бүр үнэхээр ингээ тисгүү цэгт хөрөнгөтэй би ингээ ууралчингуудаа за би ингээ одоо ямар ч emotional freedom гэх хүн юм байна гэдэг ийм ойлголтод ингээ бус хүмүүс гэсэндээ тэрийг барьж чадаагүй өнтер байх юм бол тэгж бодогдсон шүү дээ. Тэгэхээр гилти юм шиг мэдрэмж аваад биш бидтэй тий. Одоо би санаагаа амрах гэдэг байхгүй юу? Танаар. Тэрэн дээр та юу ч хэлгүй. Одоо эдний аль нэг нь байхгүй байж болно. Гэхдээ одоо нөгөө нэг буцаад bounce хийгээд тий ойгоод босч ирэх хугацаа. Үүнээс гадна бид нар юугаар өөрийгөө хэмжээд бүр ингээд амар гүн шоронд ороод унчаагүй юм байна. Би тодорхой хэмжээний эрхчлөөтэй. Гэхдээ ажиллах хэрэгтэй. Уусаа ч нөө байнгын work in progress байнгын ажиллах хэрэгтэй шүү дээ. Бид нар одоо нэг байшин авангуудаа за гэл тэндээ амьдрал ахгүй цэвэрлээл байнгын засвар хийгээл тий одоо ингээд жижигэн материалын зүйл дээр хүртэл хийж ингээд угааж арчлал иймэрхүү юмуд байдаг. Тэгэхээр нэг юм ингээд сурж авангуудаа за би ингээд freedom хүрсэн ингээд хайхгүй ингээд байнгын дундуур нь maintenance явагдах хэрэгтэй болоод байна тий. Never ending process. Thanks for sharing your experience. Өөрийнхөө яг гоё юун дээр
жишээн дээр гоё дөрвөлөд ярьсан чинь бас яг гоё болж байна. Emotional freedom чинь бид нар нийгмийн амьтад болохоор бусадтай харилцах холбоотой маш холбоотой байдаг тий. Яг одоо найз нөхдийн холбоо, relationship тий, эхнэр нөхрүүдийн холбоонууд, хүүхдтэй ээжид дандаа үр хүүхдтэйгээ холбоотой холбоо гэдэг энэ дээр айгүй их эмоц юунод сэтгэл хөдлөлт их гарч ирдэг. Тэрийг яаж барихгүй юу? Эмоцоо барихгүй, бариад зад барьчих юм уу? Эсвэл ингээд зад бэлгээд гаргачих юм уу? Эсвэл 3 дахь арга байгаа мó гэдэг нэг асуусан юм асуудлууд дондор надад мессежээр орж ирдэг. So yeah, it's a really good question. Тэгэхээр нэгдүгээрт би хэлэхэд байна шүү дээ. Чи уурлах хэрэгтэй гэдгээ өөртөө хэлэх хэрэгтэй. You are allowed to be angry, тий? Чи уурлах хэрэгтэй, чи depressed хэрэгтэй, чи ойрлох хэрэгтэй, you like бүр тийм ugly байх хэрэгтэй байхгүй юу? Тэр чи ерөөсө бид нар нөгөө нэг юугаар бид нар тэр одоо сөрөг гээд байгаа тэр нийгмээр хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа юм шиг тэр эмоцуудаа хаах тусам өөрөөсөө болов бусдаас хаах тусам бид нар тэр ингээд дотор ингээд бидний хар shadow болоод ингээд томроод идэг гэсэн үг тий. Шүрээ би ууралж болохгүй штэ, би ийм влог подкаст яадаг, йог заадаг ийм мундаг юу байж ийм identity-га би хадгалах ёстой, би уурлах ирэхгүй гэдэг ингээд би ингээд өөрийгөө би заримдаа бас тэгдэг тий. Одоо life coach ийм болчоод ийм ингээд өөрийгөө ингээд тэрэндээ identity-га баригдаад хүн гэдгээ мартаад тий. Тэрийг ингээд нууж хаах тусаад нэг positive marker зүгээр нэг мантра хийлээд өнгөрөхгүй байх юм бол илүү томорно гэсэн үг. Тэгэхээр эмоцаа уура мэдэр гэсэн үг. You love to уура зөвшөөр тэгээд уура мэдэрнэ гэсэн үг. You have to just like өнөөдөр жишээлбэл өглөө гээд би бяцлал дээр очиод юм дээр гадаа модныхаа доор суугаад далаагаа хараад байж байгаа амар волкано шиг уур гарч ирж байгаа хгүй. Тэнгүүт нь би орилоод янз бүрийн саундууд хийгээл амтны чимээж гаргаад зүгээр л янз бүрийн чимээ гаргаад энэ юу хийж яах вэ? Би emotional processing хийж байгаа гэсэн. Тэгэхээр би уурны anger process нөгөө сэтгэл зүйчдүүд хэлдэг тий дэрлүүгөө ойрол гэж хэлдэг заадаг тийм үү. Тэгэхээр байгаль ойрхон биш хүмүүс бол дэрлүүгөө ойрлж байгаа. Би болохоор байгаль руу ойруу далаа руу ойрлох тий дуу чимээ гаргахаа дуртай. Тэр нэг процесс нь. Тэгэхээр чиний жишээн дээр үргэлжлүүлээд жишээлбэл яадаг над тэр одоо над дээр болсон байлаа гэдэг шүү дээ. Би өөрийгөө уурлахыг зөвшөөрнө. Тэгээд юу уураа тэгж эхнийх нь одоо layer буюу одоо юм зузаан байж тээ тэр нэлээд зузаан энэ одоо ямар даварсан надад ингэж хартаад тахтай яад гэсэн одоо бидний эго өөрийгөө хамгаалах гэсэн тэр дуу хоолойг хүлээн зөвшөөрөө тэр хар байдлыг хүлээн зөвшөөрөөд тэрийг илэрхийлээд юу руу гаргаад байгаль дээр ойрлож шаарлаад юм уу тэмдэглээ бичээд энэ яадаг гэдэг яаж хараамаар тэрийг хараалаа гаргаж олно гэсэн. So you love. Тэрнийхээ дараа дингүүд чинь яаж юм гэхээр нэг бараг нөгөө шаварны чинь хамгийн зузаан хэсэг нь арлага болчихж байгаа байхгүй. Тэгээд хүмүүс нэг ингэдэг штэ уйрлаад нөгөө маргалдаал ингэ уйлаад ойрлоод орилж байгаа л чимээгүй болдог штэ яалтчихгүй. Тэр өрөөсөө байгалийн одоо юу гэсэн үг. Бидний эгоны бидний дотоод тэр нөгөө хамгаалтын хүний маань процесс нь яалтчгүй орилж байгаа яг дууга болох нь бүр аргагүй гэсэн. Тэгэхээр зузаан тэр уурлалтайгаа ингээд сонсоод хүлээн зөвшөөрөөд багсагчингууд аяндаа тэр нь зөөлрөөд ирнэ гэсэн. Зөөлрөөд ирэнгүүд нь за яах вэ? Арай нэг өөр юмнууд өөр одоо арга барилууд гараад ирнэ. Энэ найзтайгаа ярих хэрэгтэй юм байна. Би ингээд ганцаараа зөвхөн ингээд шийдэж болохгүй юм байна. Яг тэр энэ хоёр хүний хооронд тохиолдсон юм чинь илүү хоёлаа ярьж ээж тохиролцоод за тэгсний ядаж нэг нэгэндээ боломж өгсөний дараа магадгүй бит хоёр тийшээ явах юм эсвэл энэ харилцаагаа илүү болох юм байна тий. Тэгээд тэрнэн дээр яг уурлангуудаа тэр процесс бол бараг уурсан процесс 3 минут явагдсан байхгүй. Одоо над руу ингээ өгсөөр би өөдс нь уурлаад хэрэлдэж байгаа шүү дээ. Тэгээд гинт ингээ ухаан ороод хит 1 секундын дотор тэгэнгуутаа буцаа ярилцсан байхгүй.
найзаагаа суулгаж агаад за яг бүх юмаа хэл яагаад ийм болов? Яагаад хоёул нэг лүгөө уурлаа гэд тэр ингээ мэдээж уурал амар жижигхэн зүйлээс эхэлсэн. Тэгээ бид хоёр ярьсан чинь 2 цаг гарan бараг 3 цаг ярьсан байхгүй. Гэтэ тэр нь бол ингээд ерөөсөө дахиж ямар ч нэгэн лүг ингээд нөө дайрсан давшилсан биш. Би ингэсэн надад ийм тохиолдож байгаа гэдгсэн чинь бид хоёр нөгөө амар удаан уулзаагүй тэгээд айгүй олон юм овоорцсон. Тэгээд тэрийг ингээд нөгөө нэгэндээ хэлээгүйгээсээ олоод мэдж байгаа юм шигээр харцсан. Яагаад ч юм таныг яг санийг хэлэх хүртэл би ингээд дотроо still guilty байсан. Тэгсэн чинь та яг дээ чи уурлах хэрэгтэй штэ гэдгсэн чинь үгүй штэ гэж бодогдчихсон штэ. Human, we are so human. Тэгсэн бид өөртөө нөгөө нэг чи мэдэн штэ guilty мэдрэмжүүд нөгөө яг бидний энерги оноо, энергийн frequency хэмжүүгээр их нөлөөлдөг. Guilty болохоор их доошо бидний энерги доошо татдаг. Доошодаг тийм. So тэгэхээр I forgive myself. I allow to be angry. I am a human being. Ингээд I release this emotion ингээд чиний чи бол хүчрхэг нэмэгтэй, хүчрхэг хүн махан биетэй хүн болж сүнслэг гахалтай энерги тэр чиний хэлсэн үг чинь word is spelling гэж одоо magic дээр ярьдаг те spelling үг хэллээ тэр нэг шивших тийм шивших тэгэхээр бидний ийм бид нар яагаад мантра хэлээд байдгийг ингээд зүгээр яагаад байгаа юм биш бас үг болж байгаа үг болгон мантра гэсэн үг тодорхой хэмжээгээр тий гэхдээ тэрэндээ баригдах албагүй заавал заримдаа муухай үг хэлээд нэгийг гомдоочвол тэрэндээ баригдах албагүй гэхдээ ерөнхийдөө айл болох conscious алуу анхааралтай байх тусам бид нар яа гэсэн эрхчлөлтөд байж чадна гэсэн. Тэгээд би өөрийгөө уурчилж чинь би ийм байх хэрэгтэй гингүүд чиний дараа чи чинь movement болоод emotional freedom тухайн үеийн чинь freedom тий зөвхөн амьдралын одоо freedom emotional freedom гэхээр тэр мөчийнхөө freedom ерөөхдөө хэлээд байгаа. Тэрнээс биш нэг амьдрал мөч болгоноор л одоо тодорхойлогддог. Тэгэхээр мөч болгоно жоохон айл болох free байх юм бол тэр амьдралыг яг ингээ байгаагаар нь харна гэсэн. Тэрнээс биш заавал өөрийнхөө тэр emotional ба харах ертөнцөөр ч юм уу ямар нэгэн байдлаа өөрийнхөө линзээр хараад байх шаардлагагүй гэсэн. Тэг яг үнэ. Одоо бит хоёр ингээд гоё тайван ярилцж ин гэдг нь өнөөдрөөр ингээ энэ өдрийг өнгөртөл яг ингээд тэ эмоцо зөв өдөр даад авч явна гэдэг бас баталгаа биш те. Яг энэ мөчөд ийм байгаа болохоос Yes. Дараагийн мөчөд те подкаст дуусах юу тохиолдох юм мэдгүй ямар мэдээ хүлээж авах юм мэдгүй те. Тэгэхээр ер нь бол сонсож байгаа хүмүүс маань эндээс хамгийн чухал авах ёстой санаа бол ялцчгүй хин нэгэн хүн байнгын энэ эрх чөлөөтэйгээ байгаад байхгүй юм байна. Гэхдээ тэр минут хором тутамд бид нар эрх чөлөөтэй тий эмоцоо зөв удирдахын тулд бид нарт тодорхой аргууд байгаа ах тий. Аль болох нөгөө consistency-нууд нь л чухал гэсэн үг. Аль хэр би ийм consistently миний мэдэрж байгаа ихэнхдээ мэдэрж байгаа мэдрэмж юу байна гэдгээрээ л өөрийгөө тодорхойлох хэрэгтэй гэсэн үг. Тэг ихэнхдээ би ууртай байна уу, ихэнхдээ би аль болох тайван байна уу гэдгээсээ тэрнээс огт уурлахгүй байна, дандаа тайван байна гэвэл ерөөсөө юу байна гэсэн угаасаа хүн биш Европод л байх бах та тий. Эсвэл бүр нөгөө нэг сэтгцийн өвчнгээ үздэг юм билээ шүү дээ. Жирийн хүний уур хөрх юм дээр уур хөрөхгүй нэгээл бийж ин гэхэр чи яаж ч утсан. Тэр хүмүүс тэр чинь бүр нөгөө нэг юу байгаа юм emotionally numb гэж байгаа тий бүр нөгөө бадарсан гэдэг нь болохоор нөгөө emotional-аас disconnected болцсон энэ эмоцоосоо бүр сэтгэл хөдлөлөөсөө тасарсан гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө гоё юм болж л байдаг пүү ингээд хөлөрцөн тий муухай юм болж л байдаг за яг уу гэл ингээд яатсан тий бүр тасарсан. Нэг 50-ндаа байгаа юм биш тэр нь тасарсан болохоор тэгээд хөлөцсөн гэсэн үг аахгүй. Тэгэхээр that's also not really бас л хүний ертөнцийн амьдрахаар аль аль спектрумыг тий аль аль хэмжүүрийг амсах гэж ирсэн. Тэгэхээр ад жаргалаа тодорхойлоод байгаа нь бид нэр аль болох нөгөө эрг рүүгээ явах тусам бидний нөгөө амьдралын амин хүч пранам нь илүү одоо
сэргийг байх нь байна. Тэгэхээр амьдралаа таашааж чадна гэсэн үг тийм. За тэгвэл одоо сэтгэл хөдлөлийн эрх чөлөөтэй байдалд бид нарыг хүргэхэд туслах тийм гоё арга хэрэгсэл, tools, нууц тийм арга чарга байна уу? Байна, арга чарга байна шүү дээ. Чиний арга чаргууд юу байна? You know it. За миний хувьд бол яг boundary-га би айгүй сайн тогтоочдөг. Яагаад ч юм. Тэгэхээр одоо ингээд ийм би хэл хязгаараа тий бүр ингээд ийм боож өгтлээ хуурлах нь миний 100% байлаа гэхэд би бүр ингээд нэг 40-30% дээр нь boundary-га тавьчих байхгүй. Тэнгуут надтай одоо ингээд айгүй бүдүүлэг харьцаад ирэнгүүт миний уур хүрхгүйгээр гэхдээ миний хэл хязгаар тулчлаа ш тий. Тэнгуут би айгүй сайхан эрх чөлөөтэйгээр чи надтай ингэж харьцаж байгаа чинь надад ийм мэдрэмж төрүүлээд байгаа шүү. Тийм болохоор ингэмээргүй байна ч юм уу тий. Эсвэл одоо тэрийг ингэ шууд тайлбарлаж хэлэх ухаантай газараа би ингэ хэл газараа тавьчихдаг. Тэрнээс их миний хэл хязгаар 100% хүрчээд хахад би ингээд одоо би ингээд ийм эрх чөлөөтэй тий ингэж гоё хандан манд гэдэг юм байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр миний яг хамгийн чухал tool бол ерөөсөө л хэл хязгаар. Тэгэхээр одоо би ингээд хостойгоо тий тавих хэл хязгаар маань юу юм? Ээж аав дээр хүн болгон дээр л хэл хязгаар байгаа. Огт хэл хязгааргүй байна гэдэг бол өөрөө би бол тэрийг амар хүлээн зөвшөөрдөг. Тэр нь айгу аюултай харилцаар ороод байгаа юм шиг санагдаад идэг. Тэгэхээр одоо би подкаст ярьж байгаа хүнтэйгээ би ямар хэл хязгаартай байх юм, найзуудтайгаа ямар байх юм гэдгээ тогтоочоод тэгэл ер нь нэг юм 40% дээр бүр амар уур хүргээд ингэчихгүй төвшөндөө ер нь өдөр тутамдаа харилцаа яваад байдаг. Тэгэнгუთ магадгүй хин нэгний хажууд харьцуулахад тэр хүн одоо хэл хязгаараа бүр өөрийнхөө 90% дээр тавьчаад нэг хүн ингээд нөгөө бүр 80%, 70% дээр нь уурыг хүргээд тахад тестчсэн 90% ирэнгүүт нь би зөндөө теслээ гэдэг ингээд тесрэх биш. Шууд ихнийх нь удаад no ингэхгүй надаа ингэдэггүй маа гэдгээ тавьчихдаг. Тэр бол миний номер 1. Тэгээ энтэй маань уйлддаг миний өөрийн арга гэх юм бол priority буюу чухлын дараалал гэдэг. Тэгэхээр миний хувьд яг чухал гэж үзсэн юм хэдхэн орон зай байгаа. Тэднэр дээр маань хэл хязгаарт хүрэх юм бол би бүр ингээд at all cost те ингээд бүр бүх чадлаараа тэрийг хамгаалдаг. Надад чухал биш зүйл дээр бол тий хүмүүс яаж ч гэсэн тэр болгоо миний ерөөсөн ингээ эмоцт хүрдэг байхгүй. Надад бол яг одоо ингээд санагдаж байгаа нь бол энэ хоёр байна. That's wonderful. That's a big ones. Thank you. Энэ өөрийнхөө яг сэтгэл хөдлөлийнхөө эрх чөлөөг юу яхаа яг чиний хэлдгээр нөгөө сэтгэл хөдлөлийнхөө эрх чөлөөтэй байхын тулд өөрийгөө ер нь жоохон тань мэдэх хэрэгтэй болчихж байгааз тий. Тэгээ би яаж operate болдیں۔ Тий. Миний одоо энэ миний энэ компьютер байлаа гэхэд энэ яаж operation үйлдэлийн систем нь яаж ажилдیں гэдгээ жоохон тодорхойлох юу болчихж байгаа. Тэгээд тэр тодорхойлолтыг нэг жилийн дотор тань мэдчих юм зүйл биш. Ерөөсөн насан туршдаа л бид нэр энийг тодорхойлол ингээл яагаал явах бах refining болол явна тий. Тэгэхээр хамгийн ихний асуудал энэ яахын тулд нэгдүгээр өөрөөсөө асуух асуулт нь юу бэ гэхээр what do I need гэж хэлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр чи өөрөөсөө бас яг даалдуулах ухамсараа тэгж л асуусан байж тээ. Тэгээ би энэ гаднаас арж ирж байгаа стресс асуудал орж ирэхэд надад юу хэрэгтэй юм бэ гэж ингээл шүрээ өөрөөсөө асуусан чинь boundary хэрэгтэй гэж орж ирсэн байна тий. Тэнгүүт нь чи тэгэл boundary-дэгаа тодорхойлын найзцаагаа хахад ямар байх хэвээр хөртөөгөө хахад ямар хэвээр байх, ажлын газар ямар boundary-тай байх хэвээр ингээд эднэрийгээ чи тодорхойлсон байна шүү дээ. Тэгээ ерөнхийдөө ингээд илэрхийлээд явсан чинь ингээд чаны энерги ирч хүчий чинь хүчтэй болгоод дээрэс нь үр дүнтэй тий өөрчлөлт сэтгэл санаа чи илүү тайван болоод явсан баг. So ийм гахалтай өөрийнхөө needs-ийг би болохоор энийг needs гэдгээр нь тодорхойлж байгаа. Би нэрийн өөрийнхөө хэрэгцээг тодорхойлох гэсэн үг. Тэгэхэд өөрийнхөө хэрэгцээг би тодорхойлчих юм бол юу хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлчих юм бол тэрийг хийж болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бидний хэрэгцээ чинь юу гэхээр ялангуяа хоёр төрлийн хэрэгцээ гэдэг. Бид нэр олон төрлийн хэрэгцээ байгаа л да. Гэхдээ гол хоёр төрлийн хэрэгцээнүүд нь юу гэхээр чинь бие физиологийн хэрэгцээ байгаа тий. Бие физиологийн хэрэгцээнд болохоор бидний орон байртай байх, аюулгүй байх, хоол хүнстэй байх, ганцаараа байх, найз нөхдөдөө байх, тий ингээд гих мэтлийн ийм одоо
бие физиологийн хэрэгцээнүүд байна, гэр бүлтэй байх гэх юмчлан. Гэтэл маш чухал хэрэгцээнүүдийн нэг гэхээр сэтгэл хөдлөлийн сэтгэл зүйн хэрэгцээнүүд гэсэн гэж байгаа. Тэр сэтгэл зүйн хэрэгцээнүүд нь болохоор юу байна гэхээр хайрлуулах, хамгаалуулах, caring болгуулах, тий одоо нөгөө санаа тавиулах, халамжлуулах, түшиж дэмжүүлэх, хүн чам руу дайр давшруулахгүй байх, тий хамгаалуулах, acknowledge болгуулах, одоо acknowledge гэхээр тийм хүнд хүнд хүлээн зөвшөөрөх ямар нэгэн байдлаар юм тусалсан бол баярлалаа гэж хэлүүлэх ч юм уу, тий харагдах гэдэг нь болохоор харагдах гэдэг нь seen байх, тий хийсэн бүтээсэн юм чи хүмүүс хараад үнэлэх, тий heard гэж байгаа. Heard гэдэг нь болохоор юу өөрөө чинь нөгөө сонсогдох хэрэгцээ гэж байгаа. Одоо чи нөхөртөөгөө ярьж байлаа гэхэд нөхөр чинь өмнөөс чинь үгүй чинь таслаад авах юм бол чиний тэр хэрэгцээ жишээлбэл хангахгүй байх жишээтэй, тий ганцаараа байх independence, тий өөрийнхөө байх эрхчлэлтэй self autonomy, тий зарим хүмүүс над руу тийж мессеж ичдэг. Манай нөхөр намайг дэндүү удирдаад байна. Уцаач оролдож болохгүй, тэгж болохгүй, ингэж болохгүй намайг хориод байна, тий гэж яана гэдэг чинь тэр хүний одоо жишээлбэл эрхчлөлөг амар хааж ин гэсэн үг шүү, тий. So тийм иймэрхүү одоо хэрэгцээнүүдээ миний энэ аль хэрэгцээ надад ямар хэрэгцээ байна гэдээ эднэрийг ингээд эднэрийг сонсож байгаа хэрэгцээгээ тодорхойлох юм бол юу хийж энийгээ шийдвэрлэх үү гэдг нь тодорхой болчихно гэсэн үг. Жишээлбэл одоо би юу ямаар намайг ерөөсөө сонсохдохгүй байна, тий намайг хин нэг манай нөхөр намайг сонсохгүй байна гэх юм бол чиний expression чинь болохоор юу байх вэ гэхээр эмоцо цэвэрлж ясныхаа чинь дараа магадгүй эхлээд одоо жишээд expression-ууд чинь journaling гэж болно, йог хийж болно, бясалгал хийж болно, дуулж болно, бүжиглэж болно, алхаж болно, tapping хийж болно, тэ тавшиж болно, одоо өөрийгөө илэрхийлэх бүх аргууд байна шүү дээ. Painting хийдэг ч юм уу, хүн боддог ч юм уу, алхах, тэ тэгээд одоо харилцааны speak your truth. Тэ жишээлбэл би нөхөртөөгөө муудсан байх юм бол магадгүй миний тэр хэрэгцээ байна, одоо сонсогдох хэрэгцээ бол би сонсогдох хэрэгцээ минь хангагдахгүй байгаа л ярих хэрэгтэй байж магадгүй, тий. Тэгэхээр за би ярих хэрэгтэй, ярих одоо expression хэрэгтэй байна, одоо илэрхийлэх хэрэгтэй байна гэх юм бол хоёулаа би нөгөө хүнтэйгээ сууж агаад яаж харгислуулгүйгээр, тий өөрийнхөө энэ хэрэгцээг хэлэх вэ? Гомдлохын оронд, тий чи болохгүй, тий юм байна гэхийн оронд, тий надад ийм сонсогдох хэрэгцээ байна. Тий надад чи хангаж өгөх боломж байна уу? Эсвэл би өөр найзтайгаа яриад ийм сонсох хэрэгцээгээ хангах хэрэгтэй мүү? Ингээд арай нөгөө ялангуяа бясалгал йогогоо хийгээд юм уу ойрогоо орилсныхаа дараа хүнтэй ингээд ярих юм бол чи илүү үр дүнтэйгээр одоо харилцаагаа дээшлүүлэх, тий одоо харилцаагаа дээшлүүлэх тэгснээрээ илүү одоо сэтгэл хөдлөлөө илүү эрх чөлөөтэй болох боломжтой гэсэн. Nice. Эндээс би бүр амар гоё 3 дараалал олоод бодчихлоо. Таныхаас олон мэдчихлээ. Yes. Нэгт хамгийн түрүүнд бид нар одоо нөгөө нэг сэтгэл хөдлөлийн эрх чөлөөтэй байдалд хүрэхийн тулд өөрийгөө яг мэдэх хэрэгтэй байгаа тий таны сайн хэлсэн шиг тий асуултуудаар асууж болно. Тэгээд яах вэ гэд өөрийгөө нэгт яг юу болоод байгаа би ямар юм гэдгээ мэдчих юм бол хоёр дахь нь тий мэдээд орхичих биш одоо өөрийгөө тэрийгээ бас яг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа байхгүй. Та сая хэлсэн штэ надад ингээд хүн сонсогдох хэрэгцээ байна. Чи надад чиний надад тусалж чадах зүйл мөн үү гэж асуугээд эн чин маш их хүч шаарддаг зүйл те. Тэр оргийн хүмүүс үнэхээр ингээд хин нэгэнд сонсогдох хэрэгцээтэй байгаа мөртлөө нэг ярмаар л энэ гэж бодоод идэгч хин нэгэн дээр очингуудаа би сонсох хэрэгцээтэй байна гэдгээ яг нөгөө хүлээн зөвшөөрөх нь бас нэг айгүй том чухал процесс. Хүнээс нэлээд ийм хүч шаарддаг юм шиг, зориг шаарддаг юм шиг надад санагдаад байгаа. За тэгээ өөрөө дотроо за би чи нэр хин нэгэнд ингээд яг сонсогдохыг хүсэж байгаа юм ч юм уу те би ингээд хайрлагдсан мэдрэмж амар байгаа юм байна гэдгийг мэдчих юм бол дараагийн түвшин тэгэл тийм байхад чинь ингэчихгүй ингээд бодоод байхгүй илэрхийлэх гэдэг 3 дахь айгүй чухал шат орж ирж байна те. Илэрхийлэхгүй болвол хин нэгэнд те найздаач тэр эргэн тойрны ажлынхандаа ч гэсэндээ би ингээд одоо хүлээн зөвшөөрөгдмөр байхад миний хийсэн ажлыг хин нэгэн надад кредит маань өгмөр байна гэж бодчоо тэрийг илэрхийлэхгүй
тэндээ ингээ ганцаараа ингээ зоодох юм бол эргэн тойрны хондооч тэр өөртөө ч тэр айгу хэцүү болох гэдэг юм байна. Чи саяныхаа яг ойлгосноор 1-р, 2-р, 3-р гэдэг хүмүүстэй хэлээд өгдөө. За эхнийх нь өөрийгөө мэдэх. Эхлээд өөрийнхөө төвшинг л мэдэх юм. Тэгээ мэдчихээд хоёр хөдлөлийг ядаж байгаа. Тийм. Хоёр дахь нь тэрийгэ бүр ингээ яг дотроо хүлээн зөвшөөрөх. Гурав дахь нь тэрийгэ гадагш нь илэрхийлэх. Тэгэхээр бидний сүнс чинь бусдын хүлээн зөвшөөрлтийг бусдаас сонсогдохоо, бусдаар хайрлуулах, бусдаас хичнээн нийгэмдээ бид нар тийм хүсэл хэрэгцээ байгаа ч гэсэн би нөгөө emotional хэрэгцээнүүдийг хэлсэн шүү дээ, тий. Хайрлуулах, хамгаалуулах, халамжлуулах гэдэг энэ сонсогдох гэдэг энэ хэрэгцээнүүд байгаа ч гэсэн чиний сүнс чинь, чиний дотор хүн чинь ерөөсөө өөрийнхөө хүлээн зөвшөөрлтийг л хайж идэг гэсэн хамгийн эхлээд нэгдүгээрт нь. So that's the very important point чи яг хэлчлээ яг гол анхаа. Тэгэхээр self love гэдэг чинь тэрийг яриад байгаа тий. Өөрийгөө эхлээд юу чи яаж хүнээс нөхрөөсөө хагаад байгаа тэр хайр энэ намайг хайрлахгүй байна гэж өглөөд ахын оронд эхлээд чи өөрийгөө хайрлаж байгаа юм. Өөрийгөө яаж care болж байгаа, өөрийгөө сонсож байгаа юм уу? Яг нүдэн анаад нэг харанхуу руу орох тийм нүдэн анаад харанхуу руу орно бясалгал яга хүмүүс бясалгал хийдэг үү? Харанхуу руу л орж байгаа гэсэн үг шүү дээ. Нүдэн анангууд бүх сенсори юмнууд ингээд алга болчихгонгууд харанхуу руу л орж ирсэн. Хүн болгон бясалгал хийж чадахгүй, бясалгал хийхээс айгаад байна гэдэг чинь харанхуу руу орохоос айгаад байна. Харанхуу руу орж чадчихна, сонсож чадчихна гэдэг чинь бас л нэг зоригтой хүний шинж байна да. Зориглоод байна да. Тэгэхээр тэгж сүнс чинь чи өөрийгөө ингээд сонсож чадж байгаа тэрийг чи өөрийгөө сонсоод өөрийгөө хүлээн зөвшөөрчөнгөд угаасаа ихэнх тэр эмоц чинь нөгөө пента энерги чи ингээ сайхан суларчж байгаа гэсэн. Тийм багаз? Яа. Тэгээд өөрийгөө хайрлах дээр бас сая яг таны хэлсэн чинь санаанд орчлоо. Одоо бид нэр ингээ нөхрөөрөө хайрлагдмаар шүү дээ. За мэдээж зөндөө олон хүмүүсээр хайрлагдмаар байгаа. За ингээд хамгийн ойрын жишээ нөхрөөрөө хайрлагдмаар байна. Тэгээд за нөхөр чинь ингээд яавал чи хайрлсан гэж бодтойгоо тэгээ намайг сонсох хэрэгтэй, намайг анзаарах хэрэгтэй, тэгээ ингээ үсээ таарч чадах чинь анзаарахгүй байна гэдэг ч юм уу. Ингээ бид эмэгтэйчүүд комплейнтлаа гэж бодъё. Тэнгуут яг үнэн таны саяны хэлдэг шиг I want to ask the same question to themselves. Та нөхрөөсөө ингээд одоо хайрлагдмаар байна гэж байгаагаа та өөрийгөө сонссон юм уу? Та өөрийгөө анзаарсан юм уу? Тэгээ нөхрөөрөө анзааруулах гэдэг эхлээд өөрийгөө анзаарсан юм уу? Тэгээ миний ажиглаад байгаагаар эрэгтэй хүмүүс би яг ийм хүсэж байна гэд хэлжүүл тэрийг биелүүлэхдээ айгүй сайн тий. Зүгээр ингээд хэлжүүл биелүүлчих гэдэг. Гэхдээ эмэгтэйчүүд хэлдэггүй. Тэгээ яагаад хэлдэггүй гингут нэгт бид нар хамгийн их нь яг мэдэхгүй байгаа байхгүй юу хэрэгтэйгээ. Тэгэхээр тэр нь бас буцаад одоо бидний сэтгэл хөдлөлийн эрх чөлөөтэй холбогдоод уялдчихж байгаа юм л та тий. Яг үнэ. Тэгэхээр бидний миний бас дуртай сэдв болохоор non-violent communication гэдэг харгислалгүй харилцаа гэдэг юу байгаа сэдв байгаа. Тэгэхээр харгислалгүй харилцаа гэдэг сэдвээр утгахгүй бас янз бүрийн байдлаар workshop юу хийн. Тэгээ харгислалгүй харилцаа маань ерөөсөө эмоц сэтгэл хөдлөлтөө маш холбоотой. Сэтгэл зүгээ эмоц ойлгоогүй хүмүүс харгислалгүй харилцаа хийн гэсэн юм байхгүй. Ерөнхийдөө манайх нийгмээрээ дандаа project хийдэг нэгэнд одоо ураа шууд гаргадаг юм эсвэл ураа шууд зад барьцдаг. Тэгээд барьж явж байгаа эсвэл нэг өдөр дэлбэрдэг ч юм уу. Тэр ерөөсөө хоёрхан хэлбэрээр гарч ирдэг. Гэтэл одоо чиний урд нь чи бас нэг анзаарсан шүү дээ. Энэ зоригтой хүн хэлдэг яг би надад сонсогдох хэрэгцээ байна гэдгээ яг зөвээр илэрхийлж чадчихна гэдэг чинь нэлийн зориг дотоод хүч тий. Мэдээж бас өөрийгөө нэлийн ухцсан хүний ухаж одоо тэ илрүүлсэн хүний одоо шинж тэмдэг байгаад байна шүү дээ. Тэгэхээр аль болох хүнтэй харьцаас нөгөө нэг ялангуяа одоо маш их чухал харилцаагаа одоо чи найз чинь юм уу гэр бүлийн чинь хүнтэйгээ үнэхээр харилцаагаа сайжруулах гэдэг эмоцоо авах гэсэн. Тэгээд эмоцоо аваад сэтгэл хөдлөлөө сайн ойлгож аваад тэрийг юу яагаад өөрөө хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа энэ өөрийнхөө зан чанаруудыг хүртэл хүлээн зөвшөөрөөд тэр булан руу чигтсэн байгаа тэр юугаа
хөрхийг авчираад өөрөө юу яагаад уйлаад эмоцлоод хашгираад ч гэсэн гарга гэсний дараа нөгөөдөг чи яалтчгүй цагаан гэгээхэн болох нь аргагүй. Тэгээд ирэнгүүт тийм айгүй нэмхэн болцсон тийм одоо эмоцо боловсруулаагүй хүмүүсийг дандаа хүмүүс рүү давшил царчдаг гэсэн үг. Тий. Чи ингэ байхад тэр гэл ингээл дандаа яг raw emotion-ороо тэр түүхийн эмоцороо. Гэтэл эмоцо процесслсан хүмүүс бяцлаа игээд яваа гэж юм ганцаараа очиод тэмдэглээ хвтлээд уйлаад өөрөө гомдлоод ингэсэн хүлэн зөвшөөрсөн хүмүүс raw гэдэг нь тэр нөгөө түүхийн арлаад илүү ухамсартайгаар яана гэсэн үг, хүсэлтэй яана гэсэн үг. Ингээ чиний одоо жишээлбэл найзаа хайраа чи би хоёрын харилцаа надад маш их чухал тий. Гэхдээ саяхны болсон асуудал дээр тулгуурлаад биний авсан мэдрэмж юу гэхээр штэ би их одоо чи намайг ерөөсөө үл тоомсорлоод ганцаараа яг буланд хойцсон юм шиг надад мэдрэмж төрсөн. Тэгэхээр чи надыг илүү надад анхаарал хандуулах хагасаа бүтнээсээ өдөр намайг гоё паркаар хамтдаа зугаалах боломж байна уу? Тэ чи надад ингэж харилцаагаа өгчүүлэхийг хүсэж гин үү? Тэ гэд ингэж асуух нь бол бидний илүү дотоод хүч одоо юу шаардна гэсэн үг. Энэ илүү бидний авахыг хүсэж байгаа юугаа зүйлээ авч чадна гэсэн үг. Одоо хүсэл нөхрөөсөө авахыг хүсэж байгаа хэрэгцээгээ хангаж чадна гэсэн үг. Эсрэгээр нь эднэрийг одоо жишээлбэл чи одоо Питер чи надыг тэгж хэлээ үстэй чи намайг муухай чи түр шиг харагддаг ингэдэг тэгдэг гэж хэлсэн тэгснээс чинь болоод би ингэсэн гэд гомдол дээр яриад байх юм бол тэгээ юу болсон гэд өнгөрсөн юм дээр ингээд тэгж дөрүүлж ярих юм бол нөгөө залуу чинь нөгөө нөхөр маань илүү мэдрэмжэн дээрээ тулгуурж бид нэр харилцаагаа хэлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр гомдол дээрээ биш мэдрэмжээрээ би ийм мэдрэмж авсаа надад ийм хэрэгцээ байна гэх тусам бид нэр одоо илүү эрхчлөөтэй эмоц илүү эрхчлөөтэй нөгөөдөгтөөгөө илүү харилцаа минь connection холбоос минь тогтно. Гэтэл бид нэр аль болох нөгөө ихэнхдээ хүмүүс нөгөө blaming, shaming, criticizing тэ нэлийг зэмлэх, загнах, шүүмжлэх маркаар харилцангууд бид нэр яг нөгөө хүсэж байгаа юм авч чаддгүй гэсэн үг. Тэгэхээр ингээд тэр тийг чадахгүй бид нэр emotionally эргүүлэгт орчин гэсэн үг, сөрөг эргүүлэгт орчин гэсэн үг. Тэгснээсээ бодлоо чи үргэлжлүүлээд дараагийн 10 хоног ингээд бодоол нөгөө нэг учрыг олохгүй л ингээд уурлал яваад идэг тэ нөгөөдөг чинь жагаад яваад идэг. Гэтэл эрүүлэр зөв ингээ яриад авчих юм бол 2 цагийн дотор тэ чи найзтайгаа яг учраа олж авсан чиг 2 цагийн дотор тэгээд ярьж аваад нилээн юунасаа чөлөөтэй болоод авчлаа шүү дээ тий. So this kind of difference. Та амар мундаг юм аа. Яагаад тийм бэ? Би ингээл нөгөө дөнгөж подкаст хэлж яах гэсэн шүү дээ. Emotional intelligence гэн emotional freedom гэж юу юм? Тэгээл уурлахгүйлагадах юм уу мах юм уу гэлдээдсэн шүү дээ. Тэгээ одоо энэ яриаг ингээд яриад гисэн чинь би өөрөө ойлгочлоо. Ер нь бол emotional freedom гэж юу вэ гэдгийг. Тэгээд би ойлгосноо тань хэлэх та зүгээр хэлж өгөөрэй заяа. Yes. Freedom боёо те одоо эрх чөлөө гэдэг нь юу юм гэдэг нь бүх юмыг нэг газараа бариад авах биш те бүгдийг хамаагүй байгаад авах биш сонголтод байхыг те өөрийнхөө тухайн цаг нөхцөлдөө таарсан сонголт хийх эрхтэй байхыг бид нэр ер нь эрх чөлөө гэдэг ааш те. За санхүүгийн эрх чөлөө гэж хүмүүс айгүй их ярьдаг. Тэр нь өөр баруун сулгаагүй мөнгө цацаад байх биш. Сонголттойгоор дуртай үедээ одоо санхүүгээ гаргаж ирж зарцуулах ч юм уу. Тэгэхээр ер нь одоо хувь хүний өөрийн эрх чөлөө, үйлчлэх эрх чөлөө гэл те. Тэр болгон дээр зүгээр ямар ч контролгүй биш. Эсвэл бүр ингээ бүрэн контролд биш. Хизээ яах уу гэдэг шийдвэрийг гаргахыг эрх чөлөө гэдэг юм байна гэж ойлгож байгаа. Тэгэнгუთ сэтгэл хөдлөлийн эрх чөлөөр ороод ирэхээр яаж ингэнгუთ уур хөрх болгондоо барайл те ууралжлахгүй шүү би чинь дасан төрсэн хүн ч юм уу те. Эсвэл би ингээ стресстж болохгүй стресс гэдэг чи ёстой мó гэдэг ч юм уу. Ийм байдлаар ингээ бүгдийн дотгошин дарах биш. Эсвэл би л ууралдаг хүн гэл гадагшаа хүн болгон л уурлаад байх биш. Сонголттойгоор энэ нөхцөл байдалд энэ хүнтэй ийм үед ийм учир шалтгаанаар би яах вэ гэдгээ
одоо өөрөө ухамсартайгаар шийдэж байгаа нь сэтгэл хөдлөлийн эрх чөлөөг хилээд байгаа юм бэ штэ тий. Yes. Oh, you teach us the гоё тайлбарлаж ярьж шүү. Yes. Conscious. You consciously choosing to respond that way тий. Яг л яг ухамсартайгаар яг ингэж сонгож энэ одоо сонгож үйлдэлээ хийж байгаа, гаргаж байгаа тэр юг freedom. Тэгэхээр бид нэр минут тутам тэгэж ухамсартайгаар яахгүй тодорхой тий би unconscious pattern зөндөө байгаа шүү дээ. Даалт ухамсараар удирдах байгаа. Тэгэхээр айлт болох тий 70-80% ч юм уу тий айлт болох conscious байх тусам илүү бид нар align to our true self буюу бидний өөрийнхөө жинхэнэ хүнтэйгээ илүү тэнцвэртэй яг үннээрээ байж чаддаг. Үннээрээ өөрийнхөө жинхэнэ хүнээрээ удирдуулж тий эгогоороо биш одоо жинхэнэ true self-аараа удирдуулах учраас өөртөө сэтгэл ханамжтай байдал хүртэл илүү одоо өөрөөрөө бахархад өөртөө сэтгэл ханамжтай байдал хүртэл их гоё байдаг, сайхан байдаг гэсэн. Тэгэхээр юу яа гэсэн аргашаа хараад мөрөө хараад энэ хүн намайг ингэ хэлцүүдэ гэсэн тийм айдас байхгүй. I know what би өөрийнхөө яг хүснээрээ акт болсон, яг өөрс хүснээрээ л одоо үйлдэлээ хийсэн, зан аянгаа гаргасан гэдэг юу маань маш өөрт байна. Тийм сайхан хүн сэтгэлийн тайвшрал, багтал өгдөг гэхүү дээ. You know that, right? Харин тийм. Одоо ингээ уурлах болгоно нь муу гэсэн үг тэгэхээр энд биш болчихж байгаа байхгүй. Зарим тохиолдолд тий одоо гудамжинд явж байгаа зүгээр ингээл хүн хоргоогоод ингээд байлаа гэхэд тэр үед би уур хүрээгүй байсан ч гэсэндээ уурлцсан нь баг амар тий амар юм serious царай гаргаж яснаа. Тэ намайг зүгээр явуулах та гээд нэг ууртаа хилцсэн нь тэр миний одоо эмоцтой удирдагдаад уурлаад байгаа юм биш. Сонголттойгоор би тэр хүнд ууралчих юм бол энэ хүн зогсно гэдгийг мэдээд тэгэхгүй ингээд амар инээснэ би их яарж байна та байлна уу гэдэг юм бол болохгүй болчих жоохгүй дээ нөхцөл байдал дээр. Тэгэхээр бас яг тэр нь уур болгон ч юм уу юм болгон тийм биш. Яаж би өөрөө яг тухайн нөхцөлдөө сонгохыгоо л сонгож чадаад байгаа. Тэрэндээ бол яг цааны хэлсэн шиг хоёлаа хид хідэн арга хэрэгслүүд те tools хэрэглэж болох тийм зүйлсүүд байд юм байна. Тэгээд өөрийнхөө сонголтоор хийн гэдэг бол мэдээж маш гоё, эрх чөлөөтэй байна гэдэг бол маш гоё. Тэгээд таны түрүүний хэлсэн дөнгөж хэлж авчихсан шоронд орсон юм шиг санагдана гэдэг те. Тэгэнгუთ тэр нь юуг хэлж юм гэхээр би яг тухайн үед ойлгоогүй байхгүй. Одоо яхаар шоронд орсон юм шиг санагдах юм бол гэд яг сэтгэл зүй талаасаа, одоо сэтгэл хөдлөл талаасаа тэгвэл одоо ингээд яг нөгөө саяны тодорхойл дээр бодонгууд шоронд орсон юм шиг гэдэг нь сонголтгүйгээр яг тухайн үедээ олоод нэг уурлах ёсгүй юм дээр уурлцсан ч юм уу те эсвэл уурлаад өнгөрөөчих юм дээр бариад өнгөрцөн цухтцсан ч юм уу ингээд нөгөө юм хүсээгүй юмаа тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлтөд удирдагдаад хийчихээр бид нар нөгөө эрх чөлөө нь байхгүй шоронд байгаа юм шиг мэдрэмж авах гээд байна те. Тийм 2-3 өдөр 2-3 цаг ингээ өөрийгөө зовоогоо тархинд ингээл ажиллаад яг одоо цагта найзуудтайгаа сууж байхдаа тэрэндээ тайван сууж чадахгүй тий тэгээд ингээм нэг prison юм шиг орцсон нөгөө нэг тийм frame my mind юм болгоныг ингээд яг тэр нүдэрээ хараад байгаа тэр чин that's like a sort of imprisonment тийм. Nice. За ингээд хоёлаа ер нь подкаста дуусгах тал руугаа хандъя гэж бодож байна. Битэр богинохон гэдгсэн чинь бас нэлээд удаан явчих шиг боллоо тий. Яриа л үгүй. Гэтэ сэтгэнгээс дээр хоёлаа эхэлж байхдаа өнөөдөр жоохон it's been a long day гэдгсэн чинь яг бүр амар гоё амарцсан юм шиг болчлаа би ингээд яриад нэг гоё сэдвээр жишээ авч яриад шинийг олж мэдээл те өөрийгөө нэг ухаал дундуур нь те ингээд буцаар reflect болоод ирээдүйд явах уу гэл ингээд явсан чинь сайхан амарчлаа. Их гоё болчлаа. That's wonderful. Yeah. Me too. Чиний яг гол авсан юм мессеж чи юу байсан бэ эндээс? За миний хувьд бол ханийн түрүүн саяны тодорхойлолт энэ подкастыг эхлэхдээ бол би тодорхойлол юм. За сэлгээж асуучих юм чинь гэсэн чинь та айгүй нөгөө коучийн аргаараа надаар яриулж ясна өөрөөр мань олуулаатглаа. Тодорхойлтыг бол яг нөгөө emotional freedom гэдэг нь юу хэлээд байгааг би ингээд өөртөө бол одоо өөрөө бодоод олцсон болохоор одоо энэ надаас хизээч холдохгүй байхгүй тий. Хүнээр бэлэн хэлүүлчихвэл арай өөр өдөө шүү. Энийг би маш сайн мэдэж авлаа. Тэгээд дараагийнх нь нөгөө 3 юу хэлсэн шүү дээ.
Тэс дараалал эхлээд өөрийгөө мэдэх хэвээр. Тэгээ яаж одоо no freedom-до ямар үед би ямар сонголт, ямар эмоц гаргахаа яаж сонгох уу гэдэг нь өөрийгөө би мэдэх хэвээр. Хин нэгний хувьд дуур хүрхээргүй зүйл ч юм уу те одоо тэр илэрхийлэх шаардлагагүй зүйл нь миний одоо өсөж төрсэн орчноос хамаарат илэрхийлэх шаардлагатай байж болно. Тэгэхээр хүн болгон өөр яг үнэ. Сэлэнгээс чин дээр ууралдах юм бэлээ би ууралчлахгүй гэж болохгүй болчиход байгаа байхгүй те. Yeah, yes. Тэгээд хоёр дахь нь тэрийгээ яг өөртөө дотроо маш сайн хүлээн зөвшөөрөөд за үнэхээр ингэсэн юм байна. Тэгээд тэрийгээ гадагш нь илэрхийлэх гэдэг ийм дараалал. Миний эрүүлэр тийм. Гурав дахь яг айгүй олзуурхаж авсан юм гэвэл би өөрөө яг нөгөө нэг базаад өөрөө би яадаг үлээ гэдгээ танд хариулахын тулд базчихж байгаа байхгүй яг өмнө нь өөрөөсөө асууж байгаагүй байхгүй. Тэгвэл би яг нэгт нөгөө хил хязгаар маань бол байдаг. Хоёр дахь нь миний нөгөө чухлын дараалал priority дээ алин дээр би тэгвэл boundary дээр нь одоо ингээд юм хэлээд ах юм. Гурав дахь нь илэрхийлэх дээрээ би яг яадیں гэдгээ сая бодсон чинь ингээд надад 5 төвшин байд юм байна өөрт маань. Тэгээд тэднийгээ бол би яг өөрийгөө бас мэдих талаас ажилласандаа бол маш их баяртай байна. Миний хувьд бол маш өгөөжтэй гоё подкаст болж гин гэж бодож байна. Wonderful. Thank you so much. Одоо миний зүгээс сүүлийн асуулт гэвэл яг та as a person тэ ямар ч coach биш, ямар ч йогийн багш биш, тэ ямар ч миний ихч биш гэдгээрээ зөвхөн одоо ингээд хувь хүн талаасаа таны tools яг нэг хамгийн гоё tool гэвэл юу байх вэ? Өөрийнхөө одоо emotional freedom дээр ажилладаг. Meditation. Бясалгал. Yeah. A lot of ерөөхдөө хийсэн дурдсан юмудаа бүгдийн төлсүүдээ бүгдийн хин хэрэгэлдэг. Яг өөрөөсөө асуугаад яг энэ мөчид надад аль төлс нь хэрэгтэй байна гэдээ өөртөө асуугаад хэрэгцээгээ тодорхойлчингууд одоо юугаа яа? Одоо meditate одоо юу яа? Бүжгэл ч юм уу гэд ингээд сүнснээс тэ дотор хүнээс юм юу яадаг дараа дуудлага ирдэг. Гэхдээ ерөнхийдөө бол байнгын дуудлага бол ерөөсөө meditation бясалгал хийсний дараачийн дуудлагууд бүгдээрээ тодорхой болдог. So бясалгал хийгээгүй үед дандаа буруу эго сонсохыг их оролддог. Тэгээд зарим нөгөө амьдралд одоо жишээлбэл нэлийн одоо зузаан асуудлууд явагдчихвэл аль болох төлсүүдээ аль алингийн дарааллаад хийдэг. Хийхийг оролддог 2-3 цаг өөртөө зарцуулаад тий бясалгалаа хийгээд йогого хийгээд journaling хийгээд өөрөөсөө self coaching хийгээд юм уу өөрөө coaching аваад хэмжлэнгээр ингээд маш их олон төлсүүдийг хэрэгжилж аль болох нэг өөрийнхөө эго self-ийг гаргахгүй байхын тулд тий арай нэг өөрийнхөө үнэн хүнээрээ удирдуулахын тулд тэгэнгүүт асуудал маш хурдан шийдэж байгаа юм шиг өөрөө их нэг өөрийнхөө яг төв хүн дээрээ илүү хурдан ирж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Nice. Харин тий бясалгал бол үнэхээр бид нэр өөрийгөө таних, өөрийнхөө дотгошоо өнгөх бүр хамгийн гоё орон зай яалтчгүй мөн тий. За ингээд энэ сэдвэр яриа л байвал хоёлынгийн яриа л яваал ах юм бэ тий. Тэгвэл богинохон гоё санаагаа өгчээ гэдгсэн чинь гэтээ хүмүүст хэрэгтэй ах гэж бодож байна. Тэгээд энэс цаашаа илүү бүр яг өөр дээрээ тий ингээд коучтай хамт асуултанд хариулаад өөрийгөө олж мэдээд тэгээд өөртөөгөө адилхан бас бусад сүнснүүд тэгээд souls хүмүүстэйгээ хамтдаа нэг гоё өдрийг өнгөрөөхийг хүсэх юм бол энэ сэдвээр сэлэнгэгч удахгүй нэг юу хийж байгаа ивент хийж байгаа. Тэр нь бол 5 зарлагдсан байгаа тий. Тэр ивентийн талаар та нэрээ жоохон танилцуулаад өгч төхөө. 4 сарын 9-нд болно. Хагасаа өдөр өглөө 10-аас орой 5 цаг хүртэл бол бүтэн өдрийн urban yoga retreat гэж байгаа. Emotional freedom сэтгэл хөдлөлийн эрхчлөө urban yoga retreat гэдэг ивент байгаа. Тэгэхээр саяны сэтгэл хөдлөлийн эрхчлөөний талаар бид хоёрын саяны ярьсан сэдвүүдийг бүр биеэрээ бид нар заримдаа одоо жишээлбэл сонсож логик сэтгэлээр ойлгож мэдэж авах мэдлэг авах нэг өөр биеэрээ мэдрэх гэдэг маань шал өөр бас байдаг.
илүү баталгаажуулж авдаг гэсэн. Одоо жишээлбэл йогагийн тухай, бяцлаглалын тухай сонсоод байдаг, бичээд байдаг, номыг уншаад байдаг. Яг үндэ яг хийхгүй биеэрээ мэдрэхгүй бол яг юу аахгүй. Одоо үр дүнгээ мэдээж авахгүйтай адилхан тий. Ойлголт авах, мэдлэг авах гэдэг бол чухал зүйл. Гэхдээ яг биеэрээ мэдрэх гэдэг бол хамгийн том the biggest experience is the biggest change. Яг жинхэнэ өөрчлөлтөөр тэнд гарч ирнэ гэсэн. Тэгэхээр яг миний энэ urban yoga retreat яг тийм зорилготой мэдээллийн бас үгүй яг иймэрхүү сэтгэл зүйн сэтгэл хөдлөлийн эмоцийн яг махан бид чи яг яаж явагдаж байгаа гэдгийг чинь юу нэг workshop дээр тайлбарлаж ингэ зурагтай явуудаар ингэ гарын авлагтаа өгнө. Дээрээс нь яг бяцлаглалынхаа хичээлийг ороод тэгээд ингээ биеэр чинь мэдрүүлээд нөгөө нэг одоо хуучин хэрэггүй сөрөг хуучин олон жил хавд араад бариад явцсан нөгөө гомдол өвдөлт хардалт юу байна тий бид нарыг жоохон юм энергийг нь сулруулад байгаа ингээд ядраагаад байгаа юунууд байна бүгднийг ингээд хийх тийм боломж олдох тийм ивент болж байгаа. Тэгэхээр яг body mind spirit эрхчлөө авах зорилготой. Тэгэхээр энд ирснээрээ та бүхэн сэтгэл хөдлөлийн awarenessтэй болно гэсэн үг. Ийм сэтгэл хөдлөлт надад байгаа юм биш үү? Би чагны ийм би өнөөдөр ийм мэдэрч байгаа юм биш үү гэдэг тийм awareness, тийм мэдрэмжээ мэддэг болно. Тэгээд ийм триггерээ мэддэг болно. Emotion-ийнхаа триггер гэдэг нь болохоор гаднаас би одоо энэ ингэж хэлчихэр жоохон уур хурж шүү, хөдөлж шүү гэсэн трийгээ хүртэл сонсдог болно. Тэрэндээ ихэнхдээ хүмүүс нөгөө тэр уур хөдлөөд мэдрэхийн зайгүй акт тий одоо реакт болчдаг, аашилчдаг тий. Гэтэл тэрийгээ эмоц одоо яг хийж байгаа би бяцлал хийж байгаа хүмүүстэй аль болох тэрийгээ поз хийж сурч ин гэсэн үг тий. Тэгэхээр ийм поз хийж сурна гэсэн үг. Процессыг босоо яаж процесслэх вэ? Яг биеийнхаа тэр nervous system, дотоод системээ яаж regulate болох өөрөө ингэж чичрэлттэй айдастай байх юм бол яаж өөрийгөө тайвшруулж яаж сурах вэ? Энэ 7 өдрийн бүтэн сая өдөр early bird буюу эртэж bird гэдэг ticket нь дуусж байгаа. Хэрвээ та яг энэ подкастыг сонсоод явах юм бол подкаст сонсон бол тэр яг эртэж юугийн ticket-ийг аваараа гэж зөвлөх байна. Яг жоохон оройтсон ч гэсэн яг энэ подкаст сонсон хүмүүсийн тийм бэлгээ. Тэр ticket тийм option байхгүй байвал надад мессеж ирсэн ч болно. Тийм option-ыг илүү тавьчих болно. За тэгвэл хоёлаа энэ хүрээд подкаста өндөрлөөд 4 сарын 9-нд үргэлжлүүлье. Бүр илүү гоё интерактив, бүр илүү өөрсөн дээрээ мэдрээд те зөвхөн яриа биш. Тэгээд уулзцгаая. Та манай подкастад 2 дахь удаага орсон анхны зочин. 2 дахь удаага цагаа гаргаад орсонд маш их баярлалаа. Танд ч гэсэн маш их баярлалаа. Яг тэгээ подкаст сонсон залуучууд, бүсгүүчүүдээ маш их баярлалаа. Бид нэр одоо сэтгэл хөдлөлийнхөө эрхчлөлтөд болсноор чи илүү хүчтэй, чиний дотор чинь маш их хүчтэй үр дүнтэй тий гайхалтай цоглог тийм одоо юу байгаа, сүрсүүд байгаа. Тэр хүнтэйгээ илүү их холбогдно. Яг тэгэхээр нөгөө emotional block чинь алга болонгууд чи сүнстэйгээ яг жинхэнэ нөгөө higher self-тэйгээ илүү холбогдно. Тэгэхээр энээс сэтгэл хөдлөлөөс зутах биш тэр рүүгээ нөгөө нүүр тулж авдраарай гэж хэлээд подкастаа дуусгая. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Ингээд хэлээ дараагийн подкастаар уулзлаа. Баяртай. Баяртай.